Санамнахаа дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр 2023 онд гарч байсан 57 секунд хэмээх нэртэй нэгэн сонирхолтой кино ирж өгөхөд бэлэн болсон байна. За бичлэг рүү орохоос өмнө гясны хэрэгтэй мэдээлэлд олгаадахъя. Unitel хэрэглэгчид төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ Unitel болон Tokyo аппликейшнээс гарч төлбөр рүү автоматар төлөх боломжтой боллоо. Та Intel аппликейшны нүүр хэсэгт байгаа төлбөр хэсэгт дарснаар өөрийн дугаарын төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ харах боломжтой. Мөн дээрээс нь Intel аппликейшны үйлчилгээ зэсийн автомат зэнэглэлт хэсэг рүү орон дугаар болон өдрөө сонгоод сар бүрийн төлбөрөө автоматар төлөх үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Төлбөртэй холбоотой цогц үйлчилгээг Intel болон Tokyo аппликейшнээс аваарай. За энэ бол манай голдор болох Franklin. Манай хүн нэгэн томоохон арена тасалбар шалгагчаар ажилд орсон бөгөөд эхний өдрөө ажилдаа хоцорж ирж буй зураглалаар кино маань эхэлдэг. Ер нь бол Franklin маань эрүүл мэндийн влог хөтэлдэг бөгөөд энд ажиллахаар шийдсэн нь Anton Barrel гэх хүнтэй уулзаж түүнтэй ярилцлага хийхин тулд орсон юм байна лээ. Anton Barrel нь болохоор шинжлэх ухаан эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг бөгөөд ямар ч юм тариагүйгээр хүнийг эмчлэх аргыг нээхэд тун ойрхон ирсэн нэгэн. Өнөөдөр болохоор Anton Barrel манай хүний ажилд орсон аренад нь лекцтэй бөгөөд энэ өдрийн төлөө Franklin маань энд ажилд орсон байдаг. За тэгээ манай хүн эхний өдрөө хоцорж ирснээс болоод дарагдаа жаахан загнуулаад байж байтал Жайла гэх эмэгтэй түн тусалснаар манай хоёр танилцж татанцдаг. Тэгээ анхны харцаар л манай хоёр нэг нэгэндээ таалагдсанаар Franklin маань түүнийг болцоонд орж Жайлач зөвшөөрснөөр тэр оройноо болцоор болдог. Гэхдээ яг одоо бол манай Franklin-д үүнээс илүү хийх чухал зүйл байгаа. Тэр нь бол мэдээж ямар нэгэн аргаар арена руу нэвтэрч ороод Anton Barrel-тай уулзах. Хэдийгээр Franklin маань аренад ажилд орж чадсан ч тайзны арлуу бол нэвтрэх ирэхгүй юм байна лээ. Гэхдээ эндийг хакер найзаасаа тусгай ажилчдын л ашигладаг бугуувчийг авснаар тайзны арлуу нэвтэрч чаддаг. Тэгсэн азар яг нөгөө хүссэн хүн болох Anton Barrel-тайгаа таарлах бөгөөд үнэн уучраа хэлтэл түр үлээж байгаараа гэж хэлчихэд тайз руугаа гардаг. За Anton Barrel-ийн хувьд энэ удаа шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа юм байна лээ. Өмнө бидний угаалаг хэрэгслүүд хизээ амрах, хизээ хоол идэх, хизээ ямар дасгал хийхийг сануулдаг байсан бол энэ бугуувчийг зүүснээр ямар ч сануулгах шаардлагагүйгээр хүмүүс өөрсдөө тэр сайн дадал зуршлыг хүсэж хийдэг болно. Жишээ нь өөрөө хүслээрээ ирцээрээд дуртай наргагүй дасгал хөдөлгөөн хийн. Бас дээрэс нь эрүүл хоол хүнсийг яг л дуртай амттангаа идэж байгаа юм шиг л дурлаж идэнэ. Тэгээд зогсохгүй бүхэл харц зуршлуудаасаа өөрийн хүслээр татгалзаж бүр тэднийг жигшиж эхэлнэ. Ингэснээр хүмүүс хүссэн зүйлээ хийж, хүссэн зүйлээ идэж амьдрангаа эрүүл байх боломжтой болж байна л гэсэн үг. Гэтэ нэр яагаад тийм гоё амттай болгон хүний биед муу эсвэл тархлуулаад идэм бол тэгснэ эрүүл хүнснүүд нь яг эсэргээрээ нэг тийм жоохон сул амттай байдаг тий. Яг энэ асуудлыг шийдэх юм технологи жинхэнэ амьдрал дээр гараад ирэх юм бол бас гоё л юм байна. За яг ингээд шинэ бүтээлээ танилцуулж байтал гэнт нэг хүн гарч ирээд түүнийг буудгаар завдах бөгөөд азар манай Franklin орхон байсан тулдаа халдагчийг зогсоож Anton Barrel-ийг аварч чаддаг. Ингэснээр Anton Barrel манай хүнд баярснаа илэрхийлж Franklin-ийн ярилцлаганд нь оролцоор болдог. За тэгээ үүний дараагаар манай хүн тентхийн ажилтнанд болсон бүх зүйлсийг хэлчихэд явах гэтэл газар нэг бөгж өвдөж байгаа нь харагдав. Anton Barrel-ийн зөөжүүлсэн бөгжтөө төстэй харагдсан болохоор сонирхож байгаад дээрэн дараад үзтэл гинт цаг хугацаа ухраад ажилтнтай ярилцаж байх үе рүү хүрээд ирхэн тэр. Юу болоод байгаа гайхаа зогсож байтал Жайлатай уулзах цаг болсон байх бөгөөд ямар ч тач түнтэй уулзахаар болсон газар руугаа явахаар шийддэг. За тэгээд Жайла хүлээх зураа бөгжөө хид хид ашиглаж үзээд яг 57 секунд ухрааж байгааг бас дээрэс нь ашигласны дараа хэсэг хугацаанд ашиглах боломжгүй гэдгийг нь олж мэддэг. Удалгүй Жайлач ирэх бөгөөд манай хоёрын болцооч нэлээд ажгүй болж тэр шөндөө хамт онцгоодог. Ер нь бол тэдний болцоо бүтлгүүдэж магадгүй байсан л да. Гэхдээ манай хүн нөгөө бөгчнийхөө тусламжтай Жайлад таалагдаж чаддаг. Харин үеэр Anton Barrel-ийн өрсөлдөгч болох Сигт Оронсон гэх хүн өчигдрийн ивэнтийн үеэр Franklin аварсныг сонсоод энэ ямар нэгэн жүжигүү эсвэл үнэхээр л ийм санаандгүй тохиолдол болчих уу гэдгийг олж мэдээ гэж тослохтой даалгадаг. Хэрвээ үнэхээр санаандгүй тохиолдлоор тэр залуу аварсан бол түүнийг хэн гэдгийг нь олж мэдээд болж өгвөл өөрсдийнхөө талд оруул гэж хэлсний дагуу түүний тослого нь Franklin-ийг дагаж эхэлдэг. Харин нөгөө талд манай хоёр бараг л хосоод болсон байх бөгөөд Franklin маань өглөөний цай бэлдэж байтал нүдэн дээр нь ажлын компани машиныг нь ачаад явчихсан тэр. Манай хүн ч хурдхан бөгжөө ашиглаад ухраасан ч аль хэдийн 57 секунд хэдэрсэн учраас яаж чадалгүй машинаа ачуулдаг. За тэгээ яах вэ гэд гутарчихсан сууж байтал зурагтаар нь казиногийн дүр сарагдахлаар нээрээ тиншд гэж бодоод манай хүн шуудхан л казино орохоор шийддэг. За тэгээ мэдээж ойлгомжтой бөгжөө ашиглаад нэлээд их мөнгө хожиж яддаг. Гэхдээ гинт ийм их мөнгө хоцсон болохоор казиногийнхэн түүнийг сэжиглэж эхлэх бөгөөд хамаалагчт нь баригдчихсан яг эвгүүдэж байтал Сигт Оронсын тослох нь түүнийг авардаг. Энэ тослох нь угаасаа Franklin-ыг нууцаар дагж байсан болохоор казинод яаж ийм их мөнгө хоцсныг нь асуусан ч манай хүн энэ бол зүгээр л азаа гэж хэлдэг. Үүнээс гадна тослох нь намайг Сигт Оронсын явуулсан юм аа. Чамайг нийтлвчдэг гэж сонссон. Тэгээд хамтарч ажиллах боломж байгаа юу гэж асуудаг.
Гэтэл манай хүн Сиг Торренс гэх нэрийг сонссон даруйдаа шууд уурлаж түүний саналаас нь татгалздаг. Энэ Сиг Торренс нь болохоор эм гэдэг нэртэй л болохоос биш бараг л харт аймаг шиг хортой бүтээгдэхүүн гаргаж мөнгө олдог хоогийн гар учраас манай хүн нэлээд дургүй юм шиг байна лээ. Гэсэн ч туслах нь гэхдээ юмыг аж мэдхүү бодолч нь өөрчлөгдөх юм бол холбогдорой гэд нэрийн утсаа Франклин өгдөг. За тэгээ орой олж Жайла Франклинтай уулзахаар эртэл манай хүн машинаа сольжчихсон гэр орноо хүртэл шаал уруулгачихсан сууж байдаг. Мэдээж нөгөө казиногоос олсон мөнгөөрөө шүү дээ. За тэгээ манай хоёр уулзаад сууж байтал Франклины ноутбук дээр нэг эмэгтэй хүний зураг байх бөгөөд энийг нь Жайла баг зэрэг хардангуй хийм бэ гэж содог. Тэгсэн тэр нь манай Франклины ихэр дүүгийнхэн зураг бөгөөд харамсалтай 4 жилийн өмнө болчихсон юм байна лээ. 4 жилийн өмнө дүү нафтын осолд орж эмнэлэг твдэх шаардлагатай болсон бөгөөд тэр үедээ өвчнөө намдаахын тулд нөгөө Сиг Торренсны гаргадаг донтуулагчтай эмээг нь мэдлэхгүй хэрэглэж эхэлдэг. Ингэснээр харамсалтай нөгөө эмэндээ донтоо зогсож чадлагүй байсаар эцтэй өд болсон байдаг. Тэгээ үүнээс болоод манай хүн анх нийтлэл бичиж эхэлсэн бөгөөд нууцаар энэ Сиг Торренсны аимшигтай эмний талаар нийтлэл бичиж хүмүүст чадлаараа л анхааруулах гээд явж байгаа юм лээ. Тэгтэл өнөөдөр гинтэл Сиг Торренсны хүн ирж уулзхлаар нь өөрийгөө баригдчихсан юм болов уу гэд нилээн санаа зовсон талаараа Жайлаад хэлдэг. За яг ингэж байж байтал Антон Байрал Франклин руу залгаад нөгөө хилээд байсан ярилцлага одоо хийх үү гэж асуудаг. Мэдээж манай хүнч дуртай наргагүй зөвшөөрөөд уулзгаар болов. Уулзалтын эхэнд Антон Байрал Event TV-ээр танилцуулж байсан бугавчаа Франклин болон түүний найз хоёрт нь талархснаа илэрхийлээд бэлгэлдэг. Үргэлжлүүлээд манай хүн Антон Байралаас ингэж асуудаг. Энэ бугавч бол үнэхээр шилдэг бүтээл болсон байна лээ. Гэхдээ хүмүүс зөв амьдралын хэвшилтэй боллоо гэд хангалтгүй шүү дээ. Гинтийн осол аваараас болоод хүмүүс өвдөж им хэрэглэх шаардлагатай болвол яах вэ гэж асуудаг. Тэгтэл Антон Байрал Франклинт хандан энэ бугавчны дараагийн төсөл дээр би яг одоо ажиллаж байна. Хэрвээ тэр бэлэн болчих юм бол анханасаа осол аваар гардаггүй тийм ертөнц бий болно гэж хэлдэг. Тэгээ үнээс гадна би чамайг тэмцэгч гэдгийг чинь олж мэдсэн. Чи бол чимээгүй баадруудын нэг шүү. Хизээж битгий бууж өгөөрэй гэж хэлдэг. Нөгөө Сиг Торренсны эсрэг нууцаар нийтлэл бичдгийг нь хэлж байгаа юм байна лээ. Тэгсэн энэ үгийг сонссон Франклин маань Сиг Торренсонтой уулзаж түүнтэй ойртох хэрэгтэй юм байна гэж боддог. Хэрвээ түүнтэй дотносож чадах юм бол түүний бүх нууцыг нь илүү ойроос харах боломжтой болно. Ингэснээр нийгэмс нь түүний бүх булхайг нь дэлхийн нийтэд зарлаж чадах юм байна гэж боддог. Тэгэн талаараа Жайлаад хэлтэл Жайлаач түүнийг дэмжснээр манай хүн Сиг Торренсонтой уулзахаар шийддэг. За тэгээ явж очингуудаа шууд л чамаас олж миний дүү өгсөн гэж хэлээд зохиод тавхан дээр. Байж та энэ ч уг нь түүнтэй дотносож байгаад бүх булгааг нь илчлэн энтер гээд байгаагүй л үү гэж бодтол яг зогсныхоо дараа цаг ухраачихдаг. Яг Франклин маань ямар тач ихний ээлжинд ингээд ч болов хийхийг хүссэн зүйлээ хийж авч байгаа юм байна лээ. За тэгээ үүнийхээ дараа бүгжээ ашиглаж хэд хэдэн удаа цаг ухрааж яг л түүний хүссэн үгнүүдийг нь хэлсээр яваад түүнд таалагдаж хамтран ажиллахаар болдог. За манай хүний их ажил нь бол мэдээж ойлгомжтой компанийг максимум гайстаа нийтлэл бичиж олон нийтийн санаа бодлыг нь эргүүлэх. За тэгээд тэр өрөөнө Франклин маань Жайлаад өдрүүлсэн зүйлсээ яриад сууж байснаа гинтэл ханаас чинь бүгж гаргаж ирээд надтай гэрлэхүүгээд асуусан чинь нөгөөх нь ч гэсэн тгийгээд л манай хоёр суухаар алцдаг. Бас л гинтийн наасан тий. За үүний дараагаар маргааш нь манай хүн Сиг Торренсонтой очиж уулзахдаа намайг үндсэн ажилтнаа болгочихоо. Хэрвээ тэх юм бол би таны талаар бүхэл бүтэн бүр урт хугацааны компанид ажил явуулж байгаад нэр үндийг чинь өсгөж өгье гэж хэлдэг. Тэгсэн энийг нь Сиг Торренсон шууд л зөвшөөрдөг. Яг энэ Сиг Торренсон болохоор Франклиныг Антон Байралын хүн гэж л бодоод байгаа юм байна лээ. Тэгээд дээрэс нь өмнө нь казинод олон удаа дарааллаж ялсан, дээрэс нь яг л ирээдүг харж байгаа юм шиг өөрийнх нь хэлэх гэж байсан өгнүүдийг нь хэлээд байсан болохоор бүр л анхаарлыг нь татсан байдаг. Тиймээс албаар хөвч мэдээгүй юм шиг царайлж Франклиныг өөртөөгөө ойрхон байлгаж байгаад түүний нууц болон Антон Байралын талаар юм олж мэдчих гээд л байгаа юм байна лээ. Ингэснээр манай хүн Сиг Торренсны гэртний ажиллаж эхлэх бөгөөд яг нэрийн бичгийнх нь хажуугийн өрөөнд суугаар алдаг. За үүний дараагаар гинтэл нэг өдөр Сиг Торренсон манай хүнийг их нэртэйгээ хамт нэг үдшилтэд түрээд ирээжээ гэж барьдаг. Тэнд нь нэлээд алдартай хүмүүс ирэх бөгөөд үүнээс гадна бас нэг жижигхэн казино ивент болох юм байна лээ. Тэгээд тэр үеэр өмнө нь яг яаж хоцсон шигээ бидэнд дахин очиж харуулж болох уу гэж асуудаг. Манай хүнч тгийгээд л дуртай наргагүй явахаар алдаг. Тэн Сиг Торренсны хувьд болохоор Франклиныг Антон Байралын өгсөн бугавчийг нь ашиглаж яваад ирээдүг мэдээд байна гэж бодоод байгаа юм байна лээ. Тэгээд тэрийгээ үнэн эсхийг мэдхийн тулд л юм зүйл төлөвлөсөн бөгөөд тэр үдшилтэд иймэрхүү зүйл зүүж болохгүй гэж хэлээд бугавчийг нь тайлбарчдаг. Гэхдээ угаасаа энэ бугавчтай нь ямар ч хамааралгүй учраас манай хүн тэрийгээ тайлсан ч ямар ч асуудалгүй дахиад л баахан ялж үзүүлдэг. За ангисгэд өж байтал тэр үжлэг дээр гинтэл нэг хүн гарч ирээд учир зүггүй л Сиг Торренсон болон түүний хамтрагчдыг буудаж эхэлдэг. Тэгсэн харамсалтай нь энэ үеэр манай Жайлаач гэсэн бодуулждаг бөгөөд Азар Франклин маань амжиж бүгж ашигласнаар нөгөө залуугийн дайралтыг зогсоож чаддаг. Мэдээж Сиг Торренсныг аврах гэсэндээ биш Жайлааг л аврах гэж ингэж байгаа л да. Гэхдээ хүмүүс энийг нь Сиг Торренсны амийг аварсан л гэж боддог. Оройн манай хүн мэдээгээр гараад баатар мэтэл яригдэж эхлэх бөгөөд нөгөө алдагч залуугийн мэдээлэл нь ч гэсэн давхар гардаг.
Ягаад ийм зүйл хийх гэж оролцсон юм бол гэсэн чинь халдагч залаагүй ихнэр нь энэ сект орнсны компанид ажилладаг байсан юм байна лээ. Тэгээ ихнэр нь сект орнсныг буруу юм хийж байгааг нь мэдээд илчлэх санаатай манай Франклинтай уулзахаар цаг тохирсон ч харамсалтай нэг гинтэл амиа орлсон байдалтай олдсон байдаг. Тэгээ энэ мэдээг үзснийхээ дараа манай хүн энэ ажилтныхын талаар санаад түүний талаар судалж эхлэхээр шийддэг. Одоо бол компанид нь ажиллаж байгаа юм чинь хамаагүй боломжтой шүү дээ. Тиймээс шууд нарийн бичиг дээр явж ороод түүний талаар мэдээлэл байвал өгөөч гэж асуух бөгөөд нөгөөх нь за би жоохон судлаадах яа гэж хэлдэг. Тэгснэ нарийн бичиг нь энэ талаар шууд Сэгд Оронсонд очиод хэлчихдэг. Үүнийг сонссон Сэгд Оронсон саяны болсон халдлага магадгүй Франклины төлөвлөсөн зүйл байх. Тэгээд дээрэс нь манай ажилтны талаар асууж байна гэхлээр үнэхээр л антон барилын хүн юм шиг байна гэж бодож эхэлдэг. Тэгснэ үүнийхээ дараа шууд Франклинтай очиж уулзаад миний амийг аварсанд чинь зориулж бэлэг өгөх гэсэн юм аа, хамтдаа гарцгаая гэж хэлдэг. За тэгээд шууд л нэг үнэтэй машин түүнд бэлэглэх бөгөөд нэг газар түүнийг дагуулж ирээд хамтдаа ухаар болдог. Нэг ундаг уусныхаа дараа Франклиныг баахан эмэгтэйчүүдтэй хамт нэг өрөөнд оруулчихсан тэр. Уг нь манай хүн дургуцээд явах гэж оролцсон ч түрүүн явуулсан юмд нь мансууруулах бодис хийчихсэн л байсан юм байна лээ. Тэгээ нөгөө хүн үйлчлээд манай хүн яаж чадлагүй тэндээ манарж явах хооронд баахан бичлэгийг нь хийж аваад яваад өгдөг. За тэгээ удалгүй тасраа зэрэх үед орой болчихсон байх бөгөөд манай хүн яраад гэртээ иртэл Жайла нэлээд урам ногоорсон байдалтай хүлээж байх бөгөөд антон барилж гэсэн тэдний дэрчгсэн байдаг. Юу болсон юм бол гэсэн чинь өнөөдөр өгөн Жайла маань уран зургийн үтсгэлгээ нээсэн л юм байна лээ. Тэгээ заавал ирээрэй гэж хэлсэн ч манай хүн Сэгд Оронсонд торлогдоод тоцорчихсан. Гэхдээ антон барил ирж уулзаад түүний бүх зургийг нь хөдөлтөж авахар болсон байдаг. Тэгээ дээрэс нь уг нь би чамайг Сэгд Оронсны эсрэг тэмцэж байгаа гэж бодсон юм. Гэтэл чи түүнийг аварсан байна лээ. Магадгүй би чамайг буруу таньсан юм шиг байна гэж хэлээд яваад өгдөг. Үүний дараа Жайлаач түүнд уурлах бөгөөд өнөөдөр надтай хамт байхын оронд Сэгд Оронсондоо хамт зугаацаж яваад ирж байгаа юм уу те? Дээрээс нь чи бүр түүний амийг нь хүртэл аварсан биз дээ. Чи ер нь анханасаа яах гэж түүнтэй хамтарч эхэлснээ марцчихсан юм биш үү гэд уурлдаг. Франклинч болсон бүх зүйлсийг тайлбарлахыг оролдож Жайлаач өдөөс нь уурлаж манай хоёр баг зэрэг маргалдаж байгаад хамтдаа усан сан руу унчихдаг. Тэг яг ингээд живж байх үедээ Жайлагийн гараас барьсан чихтэй бүгжөө ашиглаждаг. Тэгсэн энэ удаа ганц Франклинч биш Жайлаач гэсэн түүнтэй хамт цаг хугацаагаар ухраад ирэх нь тэр. Бүгжөө ашиглаж байхдаа хин нэгэнд хүрж байх юм бол тэр хүн ч гэсэн хамт шилждэг юм байна лээ. Ингэснээр Франклин маань бүх хүннээ Жайлаад хэлхээс өөр аргагүй болдог. Тэгээ нэгэн сонссон Жайлаа маань чи энэ бүгжөө ашиглаж байж л энэ бүгдийг олж авсан юм байна. Намайг ч муу адил гэж хэлээд яваад өгдөг. Ингэснээр Франклин маань баг-багаар Сэгд Оронсны нууцыг олж мэдхийн оронд шууд бүгжөө ашиглаж байгаад нууц материалыг нь аваад дэлхийн нийтэд цацгаар шийддэг. Ингэж байж л Жайлаад өөрийгөө өөрчлөгдөөгүй хэвээр байгаа гэдгээ нотолж харуулад буцаж нээлж магадгүй гэж боддог. За тэгээ шууд Сэгд Оронсны нарийн бичиг дээр нь очиод бүгжөө ашиглаж байгаад бүх нууц материалыг нь сейфнээс нь авч чаддаг. Тэгсэн Сэгд Оронс нь өөртөө хамтарч ажилладаг бүх хүмүүсээ яг манай Франклин шиг мансууруулж байгаад бичлэгийг нь хийж аваад барьцаалждаг байсан юм байна лээ. За тэгээ энэ бүх баримтаар зогсоохгүй нөгөө өмнө ажилладаг байсан эмэгтэйч гэсэн өөртөө алчгаад амь орлсон мэт харагдуулсан баримт нь өөртөө л энэ дунд байдаг. За тэгээ энэ бүх баримтыг гартаа оруулж чадсныхаа дараа нөгөө энд их найзтайгаа ярьж байгаад маргаашийн сагсны тоглолтын үеэр шууд зурагтаар цацуулахар болдог. Удалгүй маргааш нь ч болж Сэгд Оронсны бүх булхай зурагтаар цацагдсны дараа манай хүн хэсэг жимээгүй нугтахаар явах гэж байгаад баригдчихдаг. Зөвхөн Франклинч биш Жайлаач гэсэн Сэгд Оронсонд баригдсан байх бөгөөд манай хоёрыг барьцаалж аваад хотоос зугацаар шийдсэн байдаг. Ингэснийхээ дараа манай хүнийг дарамтлаж байгаад би өөрөө санаатаагаар ийм зүйл хийсэн л гэж хэлүүлэх гэж байгаа юм байна лээ. Гэхдээ манай хүн Жайлааг баригдсан гэдгийг мэдсэн даруйдаа бүгжөө ашиглаж байгаад ямар тач түүнийг зугатаалгаж чаддаг. За тэгсэн үеэр Сэгд Оронсныг зугатаалгахгүй тул цагдаа нарч гэсэн ирж таарах бөгөөд ингэснээр зөвхөн Франклиныг аваад онгоцоор зугатахаар шийддэг. Тэгсэн нэг мангар цагтаа онгоцны сэнсрүүнд бууцнаас болоод онгоц нь хагас ажиллагаагүй болчихсон тэр. Тэгээ яг энэ үеэр Сэгд Оронсын Франклин руу орлож байгаа замсргүй нөгөө бүгжинд нь хурж хамтдаа өнгөрсөн рүү шилжснээр эцэст нь Франклины нууцыг олж мэддэг. Гэхдээ ингэж ухарсан ч гэсэн онгоцноос буухад эдэрхий оройтсон байх бөгөөд удахгүй онгоц дэлбэрж энэхэд бүгдээрээ эндээ үхнэ гэдэг нь тодорхой болдог. Ингэснээр Франклин маань эцэст нь үхэх гэж байгаагаа мэдсэн ч ямар тач Сэгд Оронсныг хамт аваад үхэж байгаадаа баяртай байдаг. За тэгээд явсаар хагаад онгоц нь осолдох бөгөөд уг нь бүгдээрээ үхэх юм байх гэж бодсон чинь зөвхөн Сэгд Оронсон үхээд бусад хэд нь бүгдээрээ онгоцноос баг зэрэг шарахтаад л гараад ирдэг. Энэ хэсэг бас жоохон баналтай санагдсан. Бүглүүдэн онгоц сүрж явах чинь тэр дунд сууж исэн ганцхан ширхэг муу хүн нүхэд бусд нь зөв зүгээр ахтаж авахт. Тэгсэн яг энэ үеэр гинт нөгөө антон бойрол гарч ирэх бөгөөд наад бүгч чинь миний бүгж байгаамаа. Би албаар чамд наадахыг чинь ашиглуулж доршиж үтсэн юм аа гэж хэлдэг.
Нөгөө өмнө уулзахдаа анханасаа осол болох шаардлагагүй болохоор тийм төхөөрөмж бүтээж байгаа гэдээс нь энэ бөгжил байсан юм байна лээ. Тэгээ өөрийг нь аварсан болохоор Франклинийг итгэж болохоор хүн мөн үү биш үү гэдгийг нь туршиж үзэхийн тулд албаар түүнд бөгжөө өгөж ашиглуулсан болж таардаг. Тэгээ эцэст нь үнэхээр итгэл даахуйц хүн гэдгийг нь мэдэж авсныхаа дараа Франклинийг надтай хамтарч ажиллах уу гэж санал тавьдаг. Тэгсэн Франклин маань таны хийж байгаа энэ зүйл чинь Сиг Торренс нь хийж байснаас ямар ч ялгаагүй зүйл байна лээ. Би өөрөө ашиглаж үзсэн учраас сайн мэдэж байна. Хэрвээ энийг нэг л ашиглаад эхэлчих юм бол зогсож чадхааргүйгээр донтож эхэлдэг. Тиймээс би тантай хамтрахгүй бас энэ бүтээлийг чинь ч гэсэн дэмжихгүй гэж хэлээд бөгжийг нь нүдэн дээр нэвтчгээд явж угаар кино мандасдаг. За тэгээ нэг иймэрхүү кино байлаа. Дээдсэд нь бичлэгэн таалагдсан бол лайкаа сайн дараарай. Зөндөө их лайк дарах юм бол хурдан бичлэг орно гэдгийг мэдчихэж байгаа гэж бодож байна. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяр таа.